За автобусны жолооч нартай анхааруулж хэлэхэд галын орыг автобусандаа байрлуулж хөвцгээе гэж уриалъя. За нэгдүгürt галын орны талаар ганц хоёрхан товчхон зүйл танилцуулъя. За энэ галын орыг ашиглахдаа ингэж базаж барихгүй доороос нь өлгөх маягаар ингэж барина. Ашиглахдаа энийг автобусандаа байнга тавьж явах биш. Байнгын хөдөлгөөнд оруулахын тулд ингэж хөдөлгөж галын орны дотор мөнтгөн доошо байнгын хөдөлгөөнтэй байхгүй бол одоо цементээр ярил одоо шохоож нэг доошо ингээд суулт өгдөг учраас эндээ хийтэй байсан ч даралттай байсан ч гэсэн ашиглах боломжгүй болдог учраас гал гарсан үед ямар ч тийм нэмэргүй. Тийм учраас ингээд галын орыг байнгын хөдөлгөөнтэй байлганаа. Ингээд доошо харуулад манайх болохоор сэгсэрнэ гэж хоёр тишээ ингэ сэгсэрдэг. Энд биш. Ингэж игц доошо харуулад ингэж барина. Гал унтраахта эндээс яг энэ хошууны урд үзүүрээс барьж лацыг ингэж суглах шаардлага байхгүй. Шууд энэ төгжөөнөөс татаж мултлаад галын орныхоо хошуунаас бариад салхиныхаа дээдлэлд гараад тэгээ гал руугаа чиглүүлж тэгээд бадна. Манай зарим жолооч нар болохоор яаж ашигладаг вэ гэхээр эндээс барьдаг. Эндээс барьснаар буцаж өөрлийн цацрах аюултай байдаг учраас урдаас нь ингэж барьж унтраана гэдгийг сайн анхаарч аваарай.